Сайн байцгаана уу дэлчин байна. Ингээд YouTube channel-ийн 3 дахь бичлэгээр уулзж байгаа баяртай. 2 бичлэг хийгээд 100 subscribers-тай болсондоо маш их баярлж байгаа шүү. Та бүхэн дэмжиж бас олон хүнд энэ бичлэгийг шеэрлээрэй. Тэгээд энэ удаагийн бичлэгээр болохоор өнгөрсөн амралтын өдрүүдэд оролцсон 2 үйл ажиллагааны тухай яриад гол одоо ярилцсан чухал санаануудыг нь хэлье гэж бодлоо. Нэг нь болохоор 11 сарын 30 зохион байгуулсан Unread-ийн Unplug 2019 арга хэмжээ. Нөгөөт нь болохоор 12 сарын 1 зохион байгуулагдсан Ард санхүүгийн нийтлийн Investor Nation Forum гэсэн хоёр юм байна. Тэгээд Investor Nation-ыг болохоор би өөр дараагийн бичлэгнээр ярина. Тэгэхээр линкээр бас холбоод өгөн тийш хараад сонирхоорой. За, Unplug-ийн хувьд өөрийнхөө хувьд онцлох гэж тооцсон 10 зүйлийг дурдъя гэж бодлоо. За, нэгдүгээрт нь мэдээж яг ямар арга хэмжээ гэдэг талаар мэдгүй хүмүүс тайлбар өгөх хэрэгтэй байна. За, Unread Today гэж та бүхэн сайн мэдэх байх вебсайтн дээр ер нь бол ярьслага болон бичвэр байдлаар контент бүтээдэг ийм компанигаа сүүлийн жилүүдэд ивентүүдийг маш их хэмжээгээр зохион байгуулдаг болсон байгаа. Эдгээр нэг онцлог ивент нь Unplug буюу залуучуудад зориулсан ивент. Ер нь бол нэг 20-30 насны орчим залуучууд аягүй их оролцдог юм байна лээ. Энэ жил нэг 800 орчим хүн оролцох шиг болсон. Гол зорилго нь юу вэ гэхлээр тухайн яг салбартаа амжилттай яваа бизнесээ босгоод үйл ажиллагааны амжилттай өргөжлүүлээд явж байгаа. Эсвэл томоохон компаниудын удирдах түвшинд ажиллаж байгаа төлөөллүүдийг урьж авчираад залуучуудад туршлагаас нь хуваалцдаг ийм юм тагаа. Тэгээд сэдвүүд нь болохоор тухайн жил болгоны янз янз юм билээ. Энэ жил ер нь бол яг соёл гэдэг зүйлийг илүүтэй барьж авсан хэлэлцүүлэг өрнүүлсэн юм шиг санагдсан. Хоёрдугаар гэх юм бол зайлшгүй дурдах ёстой зүйл бол тогтчлт бөгөөд оролцогч байгууллагууд. Иймэрхүү одоо яг залуучууд чиглэсэн ивентүүдийг байгууллагууд маш ихээр ивент итгэдэг өөрсдийнхөө нийгмийн хариуцлагын хүрээнд болон бас ингээд ялгаахгүй нөгөө бүтээгдэхүүн үйлчлэгээ олон нийтэд танилцуулах зорилготойгоор ивент итгэдэг басан мэлээ. Тэгээд энэ жил Хаан банк, Оёотлогоо, Mobicom 3 хамгийн том ивент итгэгчээр оролцож ах шиг байсан. Тэгээ бүтнүүд нь аягүй сонирхолтой. Тухайн ивентэд оролцоод залуучууд маань өөрсдөө бас тухайн компани үйл ажиллагааг мэдэж авахаас гадна бас нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй ажилд нь бас хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлж өгсөөр аягүй сонирхолтой юм шиг санагдсан. Мөн тогтчлтын хувьд Crocus-ийн тэр юуг аягүй ихтэй ашигласан мэлээ. Өмнө Crocus шоуж исэн болохоос тийм хуралд оролцож үзээгүй. Тэгээд үүдний хэсэгт нь бол аягүй зураг авахлах янз янзын орчнуудыг бүрдүүлсэн хэдгээр нь маш сонирхолтой. Одоо ерөөсөө ингэ зүгээр тийм хултаас ивлийн зураг авахлаа болсон юм байл шүү дээ. Янз янзын одоо тийм сонирхолтой орчнуудыг бий болгож янз янзын тийм сонирхолтой орчнуудыг бий болгож өгсөн мэлээ. Тэгээд хоёр давхарт нь болохоор мөн бас төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд байсан. Тэнд донд ном зарж байгаа юм, готл ховц зарж байгаа юм, тий аппликейшн танилцуулж байгаа юм. Тэгээ тэнд дондаас миний хамгийн сонирхол татсан нь болохоор нөгөө хогийг дахин боловсруулад юу хийж болдгоо гэдгийг харуулсан нэг тийм булан байсан. Тэр хог байгаль тавигдах юм бол ийм, дахин боловсруулах юм бол ийм гэдээ харгаад өгсөн. Тэр өнгө нэмээ гэдэг компани үйл ажиллагаа надад аягүй их таалагдсан. 3 дугаарт болохоор тухайн хурал явсан формат манаа таалагдсан. Нэг хүн гараад яг хідэн цаг хилтгэл тавиал яг нэг форматаар ингээд бүх зүйл ингээд явагдахгүй нэг тайзан дээр мөртлөө маш олон байдлаар хүмүүст мэдээлэл хүргэж байсан. Яг хэсэг бүлэг хүмүүс гараад 5 зочинтойгоор панел хэлцүүлэг хийж авах жишээний эсвэл Печа Куча гэж шинэ илтгэлийн хэм маягийг ашиглаад 20 зургийг нэг зургийн дээр 20 секунд төвлөрөөд өөрхөн гарах гэсэн санааг бүрэн илэрхийлэх гэх мэттэй. Мөн дээрээс нь fireside chat гэдэг яг хоёр зочин маань сууж агаад галын дээрээ талуун дотын яриа өрнүүлээд залуучуудад одоо өөрсдийн туршлагаас хуваалцаж ирсэн. Мөн Unread-ийн өөрсдийнх нь хамгийн алдартай контент болох би хэрхэн ажилтдаг гэдэг контентыг бид хэрхэн ажилтдаг гэсэн хэлбэртэйгээр 3 эсрэг 3 Монголын цасан бөмбөгийн багийн залуучууд оролцож ирсэн. Тэгэхээр ингээд маш олон хэлбэрээр ингээд тэр илтгэлүүд маань явж исэн учраас тун сонирхолтой уйдах завгүй байсан гэдгийг дурдмаар байна. Дараагийн онцлог зүйлс маань бол яригдсан зүйлс. Дөрөвдөгт нь болохоор хамгийн ихний одоо панел хэлцүүлэн сэдв болох байгууллагын соёл гэдэг сэдв байсан. За энэ дээр оролцогч зочид маань юг дүгнжсэн бэ гэхлээр байгууллагын соёл гэдэг бол яг шууд тэр гэж тодорхойлох боломжгүй зүйл юм аа. Одоо мэдээж нөгөө нэг зорилттой юуны төлөө ажиллаж байгаа юм. Одоо бидний ажиллах үнц нь юу юм те яаж ажиллах юм гэдэг стратеги төлөвлөгөө орох боловч нөгөө талдаа яг цаасан дээр буугаагүй тухайн одоо байгууллагын хүмүүсийн харилцаа тий яаж хамтарч ажиллаж байгаа юм хин тэгээ юу ч харилцаж байгаа асуудал гарангууд яаж шийдэж чинь тий сорилт толронгууд яаж ажиллаж чинь нэг нэгээ зөөр сорж ийн үгүй юу гэдэг маань хүртэл байгууллагын соёл болоод явдгаа гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхээр энийг бол та хаана хичих хэрэгтэй удирдлагууд яг энэ соёлыг зөв байлгах гэж хичих хэрэгтэй. Гэтэ дээрэс нь мэдээж ажилтнууд бас энэ дээр
айгуус анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрвээ танай байгууллагад ямар нэгэн байдлаар тийм буруу соёл бий болоод эхлэх юм бол тэрийг ингээд хараад яг тэрэнд нь уусаад явуулгүйгээр аль болох засах гэж хичээгээд ингээ ханцуу шамлаад ороорой, тийм хэмжээний зөрөгтэй байгаарай гэж хүмүүс зөвлөжсэн. Мөн нэмээд хэлэхэд байгууллагын соёл гэдэг зүйл маань нэг ингээд хамт олонных юм шиг боловч буцаад задрах юм бол хувь хүний соёл гэдэг аюул чухал байдаг. Тэгэхээр тухайн хувь хүн маань ямарваа нэгэн ямар ч байгууллагад ороод ажилласан гэсэн наад зах нь ёс зүйн хувьд төлөвшсөн тухайн байгууллагын соёлыг өөртөө зөв шингээгээд авах чадвартай буруу зүйл байх юм бол засаад гаргах тийм зоригтой чадвартай шийдэмгий байх нь аюул чухал шүү. Тэгээд дээрэс нь нэмээд тэр дундаа ингээд юм сурч чаддаг, ур чадрыг шингээж чаддаг тийм аюустай байх нь аюул чухал. Тэрний үр дүн цаашаа бол тухайн ингээд салбартаа мэрэгчтэй юм а. Өөнөөс шууд хүн ингээд мэрэгжлийн болоод гарч ирдэггүй маа гэдгийг мөн оролцох зочд маань бүгд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна лээ. Дараагийн онцлог зүйл юм бол залуучууд өгөх зөвлөгөө байсан. Эдгээр зочд маань ямар зөвлөгөө өгсөн бэ гэхлээр байгууллагын соёл гэдэг өөрөө тухайн цул зүйл биш юм бол хувь хүн болгонд тэгвэл ямар байгаад шинээр ажилд орох гэж байгаа эсвэл шинээр компанид байгуулах гэж байгаа хүмүүс маань ямар байж ээж одоо байгууллагын соёл гэдэг зүйл зөв тогтох юм бэ гэхлээр ажилсаг бай, маш гярхаа бай, мэдрэмжтэй бай. Энэ бол өдөртөг шин заавал байх ёстой шин чанар шүү гэж зөвлөсөн. Мөн бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг битгий хийх хичээ хүлээн зөвшөөрөх юм бол ингээд өөртөө хэрэггүй зүйлсээ хийхий тууштай бай, тэгжээж ямар ч хүн амжилтанд хүрэн шүү гэдгийг мөн сануулж ин лээ. Тэгээд аль болох тийм тухтай байдлаасаа гараад өөрийгөө тийм сорж үтсэн зүйлсийг хийж үзээ. Ямар нэгэн байдлаар чи ингээд нэг зүйлийг үнэхээр хиймээр санагдах юм бол хийчихье. Мөнгө бол олддог. Гэтээ тухайн цаг хугацаа бол олдохгүй. Гэтээ ямар ч зүйлийг хийсэн шудраг байх нь хамгийн чухал шүү гэдгийг мөн зөвлөсөн. Ер нь бол бүх зөвлөгөөний хэлэлд нэг иймэрхүү зүйлсийг ярьж өгсөн шүү. За дараагийн гол сэдв болохоор цахим соёлын давталгаа гэдэг сэдв байсан. За цахим соёл гэдэг чингүүд тэрийг түгээх хамгийн чухал зүйл маань контент гэдэг зүйл болчихж байгаа. За тэгэнгүүт контент гэдэгт юу арах вэ гэхээр яг ийм видео контентээс гадна одоо бидний Instagram дээр оруулж байгаа зураг, тэрэн дээр бичиж байгаа пост, нийтлэл, подкастууд, номнууд одоо бүгд контентын хэлбэрүүд байхгүй юу? Тэгээд хамгийн том юм гэх юм бол телевизийн нэвтрүүлгүүд байна. Хамгийн их одоо масс хүрдэг гэж тооцогддог гэх юм бол. Тэгэхээр контентын чанар гэдэг зүйлийг ярьж байгаа. Гэтэ чанар гэдэгтээ нөгөө дүрс одоо бичлэг юуны чанар биш, доторх агуулгын чанар гэдэг зүйлийг ямар нэгэн байдлаар одоо хандлт авахын тулд ингээд сөрөг зүйлсийг контентээр агиих тусгаад байна тий. Тэгэнгүүт ямар нэгэн сөрөг мэдээлэл нийгэм тарчингууд тэрийг буцаагаад залруулахын тулд 10 эерэг мэдээлэл цацах шаардлага гардаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр юу гэдэг нь вэ гэхээр мэдээж ингээл болохгүй бүтггүй байгаа юм байхад бүгдийг нь болж ийн бүтчих гэж харах бол хэцүү. Гэхдээ тухайн тэр сөрөг зүйлсийг илэрхийлэхдээ аль болох эерэг болж байгаа тал руу ингэж харуулад зүгээр болохгүй гэж хэлэх хооронд шийдлийг нь харуулах гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар илэрхийлж яахгүй бол контент гэдэг зүйлийн маань чанар өөрөө алдагдаад байна шүү гэдгийг сануулсан. Уг панел дээр ирсэн дараагийн нэг чухал сэдв болохоор хуурамч мэдээллийг таних гэдэг зүйл байсан. Одоо сошиал ертөнцид ингээл янз янзын мэдээлэлүүд гараад худлаа өнө мэдсгүүдээ зарим бүр ингээл тийм зүрх зүсэм аим шиг мэдээлэлүүд харагддаг шүү дээ. Тэгэхээр хүн бас тэрийг ялгаж танаа зөв буруу мэддэг, шүүдэг, фильтртэй, шүлтүртэй байх хэрэгтэй гэдгийг бүгд мөн бас сануулж байна лээ. Тэгээд энэ дээр болохоор Unlimited Media Group-ийн дэд захирал Хулан гэдэг эмэгтэй яриа надад маш их таалагдсан. Өөрөө хүмүүнлэгийн их сургуульд багшилтын мэлээ. Тэгээд оюутнуудаа яг одоо мэдээллийн боловсрал олгох тийм сургагч багш болохоор бэлтэж байгаа. Тэгэхээр тэр багш нар маань бэлтгэдэг байгаа дэрэнгүүт нэг хувь хүмүүс албан байгууллагуудад хуурамч мэдээллийг ялгаж таних мэдлэгийг өгөх зорилготой тийм сургалт явуулах гэж байгаа юм лээ. Тэгээд сүүлийн болохоор нөгөө тэрнээр гарч байгаа мэдээллүүдийг сошиал медиа тодорхой хэмжээнд хязгаарлах хэрэгтэй, хууль татамж гаргах хэрэгтэй гэх юм уу тиймэрхүү асуудлууд бас дэлхийд дахин сүүлийн үед аяг их яригддаг болчихсон. Тэгэхээр холынгийн үзэж байгаагаар юу вэ гэхээр сошиал медиа гэдэг бол биднэрт олцсон одоо маш их боломж. Тэгэхээр тийм их боломж байхад яагаад бид нэр зөвөр ашиглахгүйгээр тэрийг хязгаарлуулах ёстой юм те. Тэгэхээр тэрний оронд тэрийг зөвөр ашиглаад өөрөөсөө ингээд гарч байгаа мэдээллүүдийн таньдаг те аль болох тиймэрхүү мэдээлэл гаргуулахгүй байх талаас нь хүн бүрийн оролцоо чухал юм аа. Яагаад хурамч мэдээлэл гараад ирнэ вэ гэхээр
хүн болгонд тэрийг ингээд шеэрлээл, хуваалцаал те тэргээр ингээд шуугаад байгаа учраас тэр ингээд нөгөө сенсац болж чаддаг учраас бас айгүй их тийм мэдээлэлд гардаг. Тэгэхээр энийг таньдаг болдог фильтртэй олчих юм бол энэ асуудлаа шийдэгдэж болох юм а гэж үзсэн. Тэгээд яг энэ дээр нэг нэмэлт мэдээлэл өгөхөд Remo Media гэдэг компанидаг тэднийг болохоор ийм хурамч мэдээллийг таних сургалт явуулдаг. Тэгэхээр байгууллага хамт олноороо эсвэл залуучуудын нэгдэл байх юм бол та бүхэн бас тухайн байгууллагатай холбогдоод ураад энэ талаарх мэдээллийг авах боломжтой байгаа шүү. 8 дахь нь болохоор Pecha одоо ихтгэлийн хэм маягаар тавигдсан танилцуулга. Энд болохоор Монголын сансрын технологийн холбооны ерөнхий инженер Төв Тогтох гэдэг залуу оролцсон. Тэгээд энэ дээр бол ингээл нөгөө сансрын технологи хэмэл дагалуудыг ямар ихтэй ингээл маш олон зүйлсийг ярилцсан. Тэрнээ надад хамгийн таалагдсан юм болохоор тухайн байгууллагын маань зорилго 2206 он гэхэд Монгол улс нарны аймгийн тэргүүлэх ус болно гэдэг зорилгыг тавьсан гэсэн. Тэгээд сонсогоод юу вэ гэж бараг утсан. Юу яриад байгаа юм бэ те? Юу 2206 он. Тэгсэн чинь тэр залуугийн төсөлтөнд хэлсэн үг надад таалагдсан байхгүй юу? Ингээд энэ зорилго юм худлаамшиг сонсогдож ингээд болно. Гэхдээ бидний тавьсан зорилго заавал бидний энэ насанд биелэх албагүй. Тэгээ энэ зорилгын дагуу юм хийгээд дараагийн хойч үе маань бидний хийж бүтээсэн юмн дээр гიშгээд те дээшээ нэг шат дахиад ингээд дараагийн юм хийх боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үг нь надад маш их таалагдсан. Учираас бас энэ зорилго биелж болох юм шиг санагдсан. За 9-т нь Artlife компани гүйцэтгэх захирал гантуулга авах оролцсон байгаа. За энэ дээр болохоор залуучуудын нэг сонирхоод байдгүй сэдв болох тэтгэврийн сангийн талаар ярилцсан. Өмнө нь бас би энэ компанид ажилладаг байсан. Тэгээд энэ талаар маш удаан ярьж явсан боловч тийм олон хүнд бас сансныхаа хэрээр хүргэж чадаагүй. Тэгээд энэ дээр ярьсан гол зүйл болохоор энэ байгаа залуучууд бүгдээрээ л одоо өөрсдийн компанийг босгоно, эсвэл ингэж карьераа хөөн те би хөв хүнийхээ хувьд ийм болно, ирээдүйд ийм зүйл хийнгээ төлөвлөж байгаа шигээ ялгаа авахгүй тэтгэврийн хоринтыг төлөвлөх хэрэгтэй шүү гэж зөвлөсөн. Яагаад гэвэл энэ бол бидний ирээдүйд зайлшгүй нүр тулах юм. Гэтэ одоохондоо ингээд ялтчгүй болохгүй байна. Гэтэ энийг өөрчлөх мэдээж боломж байгаа. Тийм учраас яг одооноос эхлээд ингээд төлөвлөгөө гаргаад сар алгаа ингээд торимтлаа хийгээд явах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь энэ маань бид нэр одооноос хийж эхэлжээж ирээдүйд энэ салбар маань өөрөө хөгжөөд буцаад боловсрал, эрүүл мэнд, хөрөнгөний зах зээл, санхүүгийн салбарт юм нөлөөлөх тийм маш том юм бүтэц бий болдог. Учраас энийг хийж эхлэх хэрэгтэй гэдгийг ер нь бол 20 зэрэгэн дотроо тэгээд дээрэс нь хэдэн секунд маш сандран байж тайлбарласан байгаа. За хамгийн сүүлийн онцлог зүйл болохоор Fireside Chat гэдэг нөгөө хоёр зочин маань ингээ яриа өрнүүлдэг хэсэг дээр хөгжмийн продюсер Халимбат, хүн хамтлагийн үүсгэн байгуулагч продюсер Таштандаг хоёр оролцсон. Тэгээд тэр хоёрын ярьсан зүйлс болохоор мэдээж тууштай байх хэрэгтэй гэдэг зүйлийг маш сайн онцолж өгч ирлээ. Тэгээд дээрэс нь нэмээд нэг юм яриа гарч бараг тэдэн оныхон хүч юм бол бараг Монгол улс хөгжих гээд байна гэдэг ч юм уу те. Эсвэл одоогийн залуучууд болохгүй байгаа болохоор Монгол улс хөгжихгүй байна гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлс ингээд сошиал ертөнцид айгүй их тархаал ингээд бараг л амтай болгоно бараг тэр талаар ярьж инлээ. Таштандаг ахын хэлсэн гол санаа болохоор Ахмад үетэйгээ холбоотой бай. Тэднэртэй холбоотой байж алдаанаас нь суралцсанаар цаг хугацааг маш их товчлох боломжтой юм шүү гэдгийг сануулсан. Мөн дараагийн зочдоор нь болохоор шог зураас цог баяр. Тэгээд нийтлэлч зохиолч Цэнддогоо оролцсон. Тэр хоёр хүний ярьснаар болохоор ямар ч тохиолдолд залуу үе нь өмнөх үеэс хамаагүй сайхан амьдралд амьдардаг. Яагаад гэвэл тэр чинь өмнөх үе маань биднэрт бэлдээд өгсөн байгаа шүү дээ. Тийм учраас ер нь бол нийтлэлдээ бас тийм хатаархах сэтгэл ингээд байд юм тий. Тэгэхээр ингээд тэрэнд нь ингээд битгий эмзэгэл. Дээрээс та нар яг бидний тийм амьдрахыг хүсдэг байсан тийм гоё чөлөөтэй үед амьдарч иж тэрийг ашиглаад зоригтой байгаад өөрсдийнхөө дуу хоолойг үргээч гэдэг санааг бас дэвшүүлээд залуучуудыг уриалсан. Ахмад үе маань үзэл бодолтой үнэнч байгаа нь тэдний буруу биш ээ. Гэхдээ та нар энэ болцсон боломжийг ашиглаад дуу хоолойгоо хүрэг өөрсдөө цүнх барьж гүхийн оронд биднээр цүнх бариулаа гэдэг одоо тийм байдлаар залуучуудад бол урам зориг харилсан. Хамгийн сүүлд нь дүгнээд хэлэхэд эдгээр ингээд бүх хүмүүс маань өөр өөрсдийн туршлагыг хуваалцаад явсан байгаа. Тэгэхээр залуу хөгшиг үе гэж хуваалцахгүй бүгдээрээ монголчууд юм чи энэ тал дээр юуны талтай байгаад хамгийн гол нь өөрөөсөө өөр үзэл бодолтой хүнийг хүндэтгээрэй гэдэг санааг Монгол телевизэнд захирал Instagram мод Батка ах маань уриалсан байгаа. Тэгээ ерөнхийдөө бол нэг иймэрхүү маш олон зүйл ярилцсан, бүтэн өдөржингөө ярьсан зүйлийг би бараг 10 минутанд багтаана гэдэг ер нь л хэцүү л л да. Тэгээд хамгийн онцлог гэж батсан зүйлсээ хүргэлээ. Ямар ч байсан дараа жилийн онцлог ивент дээр уулзцгаая. Харин надтай болохоор дараагийн видеонд уулзцгаая. Баярлалаа.